За 95-ын 5 дахь сүүлийн дугаар. Энэ 95 дугаар цуврал нь болохоор хүний өөрийн авиас онцлог давуу сул талыг нээж илрүүлэх шинжих тэмцэрлэгтэй арга ухааны тухай ярьж байгаа. Өнөө цагт бол бид нэр хүүхдийн мэрэгжил сонголтын дээр ялангуяа ахлах ангийн хүүхдүүд илүү ийм тест өгүүлээд идэг. IQ, EQ гэдэг ингээд. За тэрнийг бол манай өвөг дээдс эртээр үедээ буюу 11, 12, 13 дугаар зууны үед ялангуяа 12 дугаар зууны үед Хабул хааны үед өргөн дэлгэрээр энэ шинжийг 7 настай хүүхдүүд дунд хийдэг байсан байна. Одоо биднийхэр бол 1, 2 дугаар ангийн хүүхдүүд төр хийдчихдэг байсан байгаа энэ шинжийг. Ирээдүйд ямар хүн болохыг юм тийм үү? Тэгээд ээж аавд нь одоо энэ хүүхдийг ингэж анхаарах хэрэгтэй гэдгийг хэлээд өгчдөг. Ийм байсан байна. Тэгээд энэ одоо Чингис хааны их Монгол улс байгуулагдах үед бол бүр яг юм төрийн хууль цаазанд орж албан ёсоор за энэ шинжийг хийдэг болсон байгаа. За энэ шинжийг хийхдээ өөр овг хотгуудаас 9 одоо тэр шинжээч нар байх нь байна. За хамгийн багадаа бол 5 шинжийг хийдэг байсан байгаа. Ингэхдээ хүүхдүүдийг ээж ааваас нь хол байлгаж агаад шинждэг. За хугацаа нь гэх юм бол доотлол нь 30 хоног гэж байгаа 1 сар. Дээдл нь 90 хоног буюу 3 сар хугацаатай шинжээ хийдэг байсан гэж байна. Тэгээд зарим тохиолдолд бол эцэг эхийн хүсэлтээр хүүхдийг өрх гэрт нь эсвэл овг хотогт нь хийдэг байсан байна. Төрийн шинжээ тийм нууц байдалд бас хийдэг байсан. Ялангуяа хаад ноёдын угсаад салгамжлах тийм хүүхдүүдийг тусдан шинждэг байсан байх нь. За энэ шинжээний талаар энэ номон дээр бол бүр яг нэг бүрчлэн бол бичээгүй байгаа. Мэдээж тэрийг бичих юм бол маш их юм болно. Ягаад гэхээр хүүхдүүдийг 9 хүслийн дагуу шинждэг байсан болохоор. Тэгэхээр эрүүл мэндээс нь эхлүүлээд боловсрал, одоо эд материалтай харьцах байдал, одоо ирээдүйд эцэг их болох чадвар, баг болж ажиллах чадвар гэдэг юм гих мэтчлэн бүх талыг маш олон талын шинждэг байсан учраас яг тухайн одоо чиглэлтэнд таарсан мэрэгсэн хүмүүс буюу одоо 9 хүн байна гэж шүү дээ. Зарим нь бол эн чинь яг эрүүл мэндээр тийм үү эмч домч тэр чиглэлээр дагнсан хүн байгаа тухайн хүүхдийн бие бялдрын хөгжил ямар онцлогтой юм гэдгийг ямар эдэрхтний хөгжил арай сулын гих мэтчлэн яг тэр чиглэлээр шинждэг байх жишээний зарим нь бол илүү зүүн биелэх талдаа энэ хүүхэд даалт ертөнцтэй холбогдох чадвар нь ямар юм тэр чадварыг хөгжүүлэх юм бол ирээдүйд ямар боломжинд хүрэх юм гих мэтчлэн маш олон талын шинждэг байсан учраас тэр болгоныг нь яг нь энэ номон дээр оруулах бол боломжгүй юм байна. Гэхдээ ерөнхийдөө ямар зүй тогтолтой процесс явагддаг вэ гэдгийг би бол өнөөдрийн дугаар дээр ярина. За тэрийн доотлол нь 30 хоног болдог энэ шинжээнд хүүхдүүдийг нөгөө аравт болгож хуваагаад тэгж хуваахтаа бас бодлоготой хуваадаг байсан юм шиг байна. Яг тэрийг бол сайн мэдэхгүй байна. Ямар ч бас 10 хүүхдийг нэг юм баг болгоод тэгээд ямар ч тийм том хүний хараа хяналтгүйгээр нэг гэрт. За гэрт нь болохоор одоо хоол унд хийх элдв хэрэгсэл нь бүгдээр байгаа. Дээрээс нь ингээд морь мал ч юм уу аж ахуйн зүйлс нь бүгдээр байгаа. Ингээд ажиглах нь байна. Тэгэхээр ямар ч эцэг их том хүмүүсийн хараа хяналтгүй юм 10 үе тэнгийн 7 хүүхэд үлдээд яг яах нь вэ гэдэг нь маш сонирхолтой тий. Одоо нэг Монгол ичтээ дээр гардаг 6 настуудын нууцлаг ертөнцийн лөө. За ерөнхийдөө тэрэрхүү гэдээ ойлгочих болно. Тэр энэ хүүхдүүд нь болохоор бүр ингээд тал бүрийн овг хотгоос ирсэн хүүхдүүд байгаа гэсэн үг. Өөр соёлтой тий өөр орчинд өссөн ийм 10 хүүхдийг нэг дор байлгачаар эхэндээ бол ялтчгүй ингээд одоо нэг нь нөгөөдөө юу хийхин заах ч юм уу тий. Тэнгүүд үгүй би хийхгүй гэд гих мэтчлэн ингээ хоорондоо муудалцаж маргалдах нь бол их байна. Тэг яах нь эхний 1-2 хоног бол ингээд хангалттай муудалцаж маргалцаар байгаад бүгд яах нь даарч хурж зутарна тэгээ хоол ундаггүй бол байна. Аргагүй ирэхэнд яах нь гэхээр 1-2 хоногоос хүүхдүүд тэр хүүхдүүд донд одоо хинийхээ үгнийг арай илүү даахгүй гэдэг нь ингээд харагдаад эхэлдэг юм л дээ. Хүүхдүүд тэр донд буюу одоо ирээдүйн одоо манлайлагч удирдлага хүмүүс бол тэр дундаас тодроод гараад ирнэ гэсэн үг юм байна. Гэхдээ ингэж нэгтгэн зангигдахдаа ямар арга хэрэгжилж ийн гэдгийг бас харах юм байна л да. Одоо хүчээр дарангуулж нэгтгэх гээд байна уу? Эсвэл хооронд нь эвтэй найртай айтайхан зохицуулж чадчихна уу гэдгийг бас харах нь байна. За ингээл 2-3 дахь хоногоос хүүхдүүд яадаг вэ гэхээр өөрийн хийж чадах үүргээ ингээд хүлээж авдаг гинэ. Одоо тэр чинь хинч тэрийг чи хий, энийг хий гэж одоо заахгүй байгаа шүү дээ. Тэгсэн хэдий шүүхэд за би юу яа, аяга тавга угаая, би гэрээ цэвэрлэеч гэдэг юм уу те. Зарим нь би хоньо малаа тууж юм уу, үхрээ сааж гэдэг юм уу те. Зарим нь би ан гүрөнд явж гэдэг юм уу. Энэ мэтчлэн өөрөө ингээд сайн дураараа ажил үүрэг хүлээж авч эхэлдэг гэж байгаа. Энэ нь болохоор тухайн хүүхдийн өөрийнх нь төрөлхийн өгөгдлөөс чадвараас
төрөлхийн тэр авиас чадвараас бол хамааралтай гэж байна. Тэгэхээр энэ сонгож байгаа байдал нь тухайн хүүхдийн ирээдүйн ажил мэргэжил чадварыг илтгэж байгаа нэг том үзүүлэлт гэж бол харах юм байна. За тэгээд энэ хүүхдүүд дунд яах нь хэн нь манлайлах нь удир хэн нь багийн сайн гишүүн болох нь тагаа нийлэхгүй жожиг хүүхдч байх боломжтой тий. Тэгэхээр тэр жожиг хүүхэд маань үнэхээр тийм тотгошоо хүүхэд мөн үү эсвэл бусдаас хамааралгүй бие дагаад өөрийгөө аваа явчих чадах хүүхдч бас байж болно шүү дээ тий. Харьцахгүй байгаа явдал нь. Тэгэхээр энэ мэдчлэн ийм зүйлсүүдийг ажиглаж тухайн хүүхдүүдийг бол дүгнэж шинждэг байжээ. Аравтын энэ бүлгээс ирээдүйд төрийн удирдлаганд гарах болох үст тийм үү. Заавал төр биш юмаа гэхэд нийгмийн зүтгэлтэн буюу олон нийт рүү хандсан тийм манлайлах удирдах чадвартай юм хүүхдүүдийг сонгож аваад төрийн шинжээ гэдэгт бол оруулдаг юм байна. Тэгэхээр бидний өвөг дээдс бол ирээдүйн төр удирдах хүмүүсээ 7 наснд нь л ерөөсөө хаагаад олчдөг байсан гэсэн бош таарж байгаа. За тэрний жишээ нь гэхээр энэ Исүхэ Баатрын бага насны 7 насны шинжээ байна. Аравт дундаас нь 7-гийн шилж аваад буюу энэ 7 нь болохоор дандаа юм овог отгийн удирдагчдын хүүхдүүд байсан гэсэн. Тэгэхээр ирээдүйд төр барих ямар нэгэн хэмжээний оролцоотой байх хүүхдүүд байсан учраас тэр 7-ыг тусад нь ингэж авангуудаа яг төрийн шинжээнд оруулсан гэж байгаа байхгүй. Өмнө нь бол магадгүй нэг сар, 2 сар, 3 сар ч юм уу энэ аравтаараа хамт байсан энгийн нөгөө саяны ярьдаг ийм шинжээнд орсон хүүхдүүд гэсэн үг шүү дээ тий. Хоорондоо магадгүй маш сайн найз нөхөд болцсон. Нэлээд урт хугацаанд бие биенийхээ тусламжтай ингээд нэг хамтран амьдралаа шүү дээ тий. Тэгэхээр тэр хүүхдүүдийг сүүлчийн төрийн тэр шалгуурт оруулах гад 7-ыг нь аваад тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр за та 7-ыг бол дайнд явуулахар боллоо. Гэхдээ та 7-гийн нэгийг зүгийгээр сонгох боллоо гэж. За зүгий гэдэг маань бол өнөөгийн бидний ойлголтоор бол амиа золиослогч гэсэн үг. Тухайн үедээ бол оюуны хомсдолтой гэхдээ тийм хүүхдүүдийг улс их орондоо нэг хэрэгтэй цэрэг эрийн ёсоор амиа зориулах тийм боломжийн нэг талаараа хангадаг. За ийм байсан юм байна л та. Тэрний яадаг гэхээр тесрэх, дэлбэрэх тийм зүйлтэй цүнхийг үүрүүлээд ингээ гүйлгчдэг байсан байна. Дайсны байлдаан эхлэхэд тийм үү дайсны эсрэг амиа аврах бол бүрэн боломжтой. Тэр цүнхийг дөхүүлээд хайчих, өөрөөсөө аваад хайчих бол бүрэн боломжтой. Хэрвээ тийм ухаан байх юм бол тэр хүүхдийг бол цаашд өөрийгөө авч явах тийм ухаан саруул гэж үзээд авч үлддэг байсан юм байна. Тэлхгүйгээр ингээд тэр амиа аврахаа мэдхгүйгээр ингээд явж байгаа хүүхдэлд яах нь. Тэгээд нэг амиа золиослоод улс их орондоо хэрэгтэй дэм тусаа амиараа ингэж өргөдөг. За ийм. Тэгэхээр та 7-оос нэг нь бол ийм зүгий болгоно гэж. Уг нь бол эрүүл хүнээс тэр бараг сонгодгүй юм шиг байна. Тэг яг хөө ингэнэ гэд хэлсэн. Тэгээд гэхдээ та нар ингээд дундаасаа хинийгээ гарах уу өөрснөө мэдээ. Тэгээ маргааш өглөө гэхэд шийдсэн байгаараа гэд хэлсэн юм байна. Тэгээд нөгөө 7 хүүхэд чинь нэг нь ингээл за би явъё. Та нар ингээд битгийа. Тэгсэн чинь ингээд бүх 7-лаа ингээд нэг нэгээрээ үгүй би явна гэд Исүхэ болохоор юу гэж санал гаргасан бэхээр ерөн бүгдээрээ хамтдаа явъя гэж санал гаргасан чинь бүгд дэмжиж за өхүүл долуулаад өгөх гэсэн үг юм байна л да. Тэгээд ингээд бид нар бол хин нэгээ гаргаж өгөхгүй хамтдаа долуулаад байна. Гиснээрээ энэ хүүхдүүд яах нь төрийн шинжээнд бүгд тэнцэж байгаа гэсэн үг юм байна. Төрийн шинжээний гол шалгуур нь болохоор бусдын төлөө өөрийгөө за муугар хэлэх юм бол ийм золиослох чадвартай, тийм зүрх, зориг, сэтгэлтэй тийм хүн байх хэрэгтэй байна л да. Аль болох олон хүний эрх ашигыг өөрөө хохирож хамаагүй хамгаалах тийм тэрний төлөө тэмцэх тийм зүрх, зориг, сэтгэлтэй хүн байж ижил тэр төрийн удирдлаганд гарах ёстой гэж үздэг байсан юм л да гол шалгуур нь. Тэгэхээр энэ хүүхдүүд бүгд төрийн шалгуурыг бол энэ шийдвэр гаргаснараа тэнцсэн байт юм байна. За энэ 7 насны шинжээний гол шинжих тэр арга систем нь 9 хүслийн суурьтай гэсэн шүү дээ тий. 9 хүслийн эхний 3 нь бол яг тухайн хувь хүнд хамаатай 3 хүсэл гэдэг нөгөө бие засах буюу эрүүл мэндийн хүсэл, эдийн хүсэл, мэдлэг боловсролын хүсэл гэж байгаа. За хүүхдийг эхний энэ 3 хүслээр шинжихэд яах нь вэ? Тухайн хүүхэд эрүүл мэндийн хувьд юун дээр цаашид анхаарах нь вэ? Ямар эрдэс бодис тий эдэж тижэл дутагдaltaй байна ч гэдэг юм уу? Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах хэрэг нөгөө эрүүл мэндийн боловсрол гэж ярьдаг да тий. Тэр талын мэдлэг хэрэг гэдгийг харах нь байна. За эдийн хүсэлтэр бол гол нь тухайн хүүхэд эдцүүлийг хэр үн цэнтэй гэж үзэж ин гэдгийг харах нь байна. Маш их юм хитрхи хэлбэг дэлбэг байх юм бол ямар нэг юм үн цэнийг алддаг гэж байгаа хэрэг. Тэгэхээр яг айл болох хүүхдэд тоотой тоглоом тийм үү тоотой хэрэгцээтэй байх юм бол юмны үн цэнийг мэдхэд илүү дээр байдаг гэж үздэг юм байна. Тэгэхээр өөрт байгаа зүйлээ засаж сэлбээд тийм үү ингээд хайр гамтаа эдэлж яхах юм бол энэ эдийн хүсэлтэр бол маш онц сайн дүн авах юм байна. Тэгэхгүй те үн цэнийг яахгүй хайж гээгээд ингэх юм бол бас
Тэгэхээр энэ тал дээр нь анхаарах хэрэгтэй гэж үзэх жишээний. За боловсролын хүсэл гэхээр 7 настай хүүхдийн мэдэж явах ёстой тэр мэдлэг мэдээллээр хэр хангагдсан байх нь. Ер нь бол 7-оос 9 нас гэхэд тухайн хүүхдийн ерөнхий зан төлөвийн байдал чиг хандлага, ёс суртахууны тэр төлөвшил нь тавигдсан байдаг гэж байна. Тэгэхээр ер нь бол гэр бүлийн ээж аав нь ямар байна, хүүхэд нь бараг л тиймэрхүү дайнил тэр төлөвшлийг бол авцсан байгаа гэсэн үг. За эхний энэ 3 хүслэр бас юу дүгнэгддэг байсан гэхээр эцэг эхийн нь дүгндэг байсан юм байна. Давхар эцэг эх нь энэ шалгуурт орох нь шүү дээ. Тэгээ үнэхээр эцэг их байх боломжгүй тийм үү? Хүүхдэд хоол хүнсний дутагдалд оруулсан байх ч юм уу те, эсвэл наад захын хувцс хунар те хэрэгцээгээр хангаж чадаагүй байх юм бол, эсвэл тодорхой хэмжээний мэдлэг чадвар одоо тэр хүүхдэд өгч чадаагүй тийм үү? Боловсролын хүслийг хангаж чадаагүй байх юм бол дахиж тэр эцэг эхийг хүүхдтэй болох эрхийг нь төрөөс хаадаг байсан юм байна. За өнөөгийн нөхцөлд бол одоо хүний эрх мэрх зөрчигдөл гэж ярих л байх л та. Тухайн үед бол бүр одоо байгаа хүүхдэд тийжэж чадахгүй бол дахиж хүүхд гаргахыг нь бол хоригддаг байсан байна. Тэгээд хүүхдийг нь одоо улсын асрамжинд аваад за ийм зохицуулгыг хийдэг байсан байна. Тэгэхээр энэ 7 насны шинжээ бол нийт ирээдүйн ард иргэдийнхаа байр байдлыг тэр чигт ингэж бүртгүүлжүүлж мэдээллийн бааз суурийг бий болгочдөг байсан юм байна. Давхар юм ашигтай. За эхний 3 хүсэл нь тэгэхээр яг хүн байх чадвартай юм байна гэж бол үзнэ. Тэгвэл дараагийн 3 хүсэл нь тэгвэл ямар хүн байх юм? Яг хэн байх юм гэдгийг нь бол тодорхойлох. За энэ бол 10-аар нэг гэрт байлгаад ажиллаж байгаа тийм тэр шинжийн энэ дундлын 3 хүсэл бол ерөөсөө энэ дундаас л гарч ирэх юм байна. Тэр чинь болохоор анд нөхдийн хүсэл, ханийн хүсэл, үрийн хүсэл гэсэн юм 3 байгаа тийм гэрээ цэгцлэх юм 3 хүсэл байдаг. Тэгэхээр бусадтай харьцах байдлаас нь энэ хүүхдийг тийм үү тодорхойлох бүрэн боломжтой. Энэ 7 насны шинжээнд хүүхдүүд яагаад орох дуртай байдаг вэ гэхээр ерөөсөө л өөрөө өөрийнхөө тухай маш их юм олж мэддэг байсан байна. Эцэг эхчүүд нь ч гэсэн орлох дуртай. Яагаад тэгэхээр хүүхдийнхээ талаар маш их юм олж мэднэ. Тэр чинь бүр яг мэрэгсэн шинжих 9 хүнээр шинжүүлж байгаа шүү дээ. Зөвхөн нэг сэтгэл зүйч ч юм уу, нэг мэрэгжилтэн дээр очиод байгаа юм биш. Маш олон хүүхдүүдийг шинжээд сурцсан тийм 9 мэрэгжилтнээр шинжүүлж байгаа учраас өргөн хүрээний мэдээллийг олж авна гэсэн үг. Эцэг эх нь хүүхдэд ч гэсэн. Дээрээс нь маш их юм сурдаг, өөрийгөө таньж мэдэх тэр процесс болдог байсан юм байна л. Тэгээ энэ дундлын 3 шинжээн дээр хүүхдүүдэд ирээдүйн одоо эцэг их болох тэр зүйлийг бас ухааруулж хэлж өгдөг байсан байгаа. Ирээдүйд чи өрхийн тэрүүн аав болно чи болохоор ээж болно. Тэгэхээр ямар үүрэг хүлээдгийн, хариуцлага хүлээдгийн гэдгийг нь бол суур ойлголтыг нь бол энэ дээр бас хэлж өгдөг байсан байгаа юм. За сүүлийн 3 хүсэл болохоор эзэн эрхийн хүсэл, энхийн хүсэл, мөнхийн хүсэл гэж байгаа тийм. Энэ болохоор илүү том хүрээний нэг улс төр, эх орон, одоо дэлхий, одоо шашин шүтлэг, итгэл үнэмшил талтай юм хүслүүд байдаг. 7 насны шинжээн дээр энэ хүүхдүүдээс юуг нь харах вэ гэхээр инэрэнгүү сэтгэлийг нь харна гэж байгаа. Сүүлийн 3 хүсэл ерөөсөө л амар амгалан байх л хүсэл. Нэг талаар бол ойлгож болно. За өвд эцсийн яриагаар бол ямар эр хүнийг жинхэнэ эр хүн гэх вэ гэдэг дээр ямар ч орон зайтай амар амгалан мэдрүүлж бий болгож байгаа хүнийг жинхэнэ эр хүн гэж хэлнэ гэж байгаа. Гэр бүлдээ амар амгалан байдлыг бий болгож чаддаг те найз нөхөд дундаа хамт олон дундаа за бүр төрийн төвшөөдийн хувьд бол яг нь улс орондоо амар амгалан бий болгож чадж байгаа л бол тэр бол жинхэнэ эр хүн жинхэнэ удирдагч гэж бол үздэг байсан юм. Тэгэхээр сүүлийн 3 хүсэл бол тухайн хүүхэд хэр их эв нэгдлийг сахиж чадчихин те хэр олон хүнтэй эв найрамдалтай байж чаддгийм байна. За олон хүнийг хариуцж чадахгүй махад ядчил өөрийгөө аваа явцдаг тэгээ бусдад гай болохгүй байх чадварыг харна гэсэн үг. Сүүлийн 3 дээр тэр чадвар нь хэрвээ дутагдaltaй байх юм бол яг нь тэрийг ингээд засаж зүгээр чиглүүлэх ёстой л гэсэн үг. Мөн энэ сүүлийн 3 дээр болохоор хүүхдүүдэд бодит байдлыг бас таниулах тийм үйл ажиллагаа явуулдаг гинэ. Одоо энэ бодит байдал гэхээр хөдөө орон нутаг, хот те за чинээлэг давхарч гэдэг юм. Энэ олон хүүхдүүдийг одоо нэг дор шинжээ хийх нь шүү дээ. Тэгэхээр тухайн хүүхэд зөвхөн яах нь чинээлэг давхаргын хүүхдүүдээ хүмүүс амьдрдгүй юм байна. Энэ нийгэм гэдэг чинь маш олон хүмүүсээс бүрдэж тэр олон хүмүүс нь хоорондоо эвтэй найрамдалтай тийм үү байж нэг юм бүтэн хүчрэхэг улс гүрэн бий болт юм байна гэдгийг тэр хүүхдэд нэг талаас нь таниулах. Дээрэс нь тухайн хүүхэд өөрөө өөрийнхөө онцлог шинж чанартай мэдгэнэ. Энэ нь бол өөрөөр хэлэх юм бол өөрийн заяаг хүлээн зөвшөөрнө, заяаг ойлгоно гэсэн үг. Энгийнээр хэлэх юм бол зарим тохиолдолд бол хүмүүс өөрийгөө бусдтай харьцуулаад өөрийн одоо хийж чадахгүй, тэгээ хүрч чадахгүй тэр зүйлтэй
зүйлийг хэтэрхийг хүсэх юм уу те бусдаа өөрийгөө харьцуулснаар сэтгэл санаагаар унах. Тэрэндээ хүрч чадахгүй бол тэр нь бүр даймжрах юм бол муу тохиолдолд бол яг амиа хордлох за ийм тохиолдол гардаг. Тэгэхээр хүн өөрийнхөө чадамжийг тийм үү хэр хэмжээг мэдснээр өөрийн заяагаа мэдж байгаа буюу өөрийнхөө үн цэнийг л ойлгоно л гэсэн үг. Өөрийнхөө зорилгыг ойлгоно. Ингэж хүн яах нь сэтгэлээрээ амгалан тайван сэтгэл ханамжтай байх бас нөхцөл нь бүрэлддэг юм байна л та. Бусдаа өөрийгөө ингэж харьцуулаад байхгүй тийм үү. За ийм давуу тал бол байна. За хоёрдугаарт одоо өнөөгийнхаар ярих юм бол тий хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тааруулж оновчтой тэр хүүхдүүдийг мэрэгжлийн сонгуулах бүрэн боломжтой. Хөдөлмөрийн хуваарлалтыг бол зөв зохистой хийх боломжтой тийм мэдээллийн бааз суурьтай болж байгаа байхгүй юу? 7 настай тий хэдэн хүүхэд нь ийм чадвартай байна. Тэгэхээр энэ чадварыг энэ чиглэл рүү ашиглах нь өнөөгийн одоо Монгол улсад илүү ашигтай байна ч гэдэг юм уу тий илүү хэрэгтэй байна. Тэгэхээр улсдаач хэрэгтэй ажлын байран байгаа учраас тухайн хүндээч хэрэгтэй гих мэтчлэн тий маах чи одоо бол нөгөө мэрэгчлээ буруу сонгоод тэргээрээ ажиллахгүй байх тий хийд ими 4-5 жил дээрэс нь хэдэн 10 сая төгрөг өргөдөх за ийм тохиолдлууд их байна. Тэгэхээр тэрнээс сэргийлэх боломжтой харагдаад байна. 3 дугаарх давуу тал нь болохоор одоо баг бүх өрх айл гэрэн тий судалгааг хийчих боломжтой байгаа байхгүй юу? Мэдээллийн сан үсгэж чинь тий. Энийг бол өнөө цагт магадгүй цэцэрлэг биш юм аа гэхэд тий нэгдүгээр анги, хоёрдугаар ангид нь ч юм уу анги-ангиар нь бас хийчих болмоор санагдаж байна. За тэгэхээр төрийн шинжээ гэж байдаг гэдгсэн тий. Тэрийг хэдүүлээ сонирхоод үзье. Энэ бол ирээдүйд удирдахч болох магадaltaй тэр хүүхдүүдийг магадгүй энэ шинжээнд орсон нийт хүүхдүүдийн 10-20%-аас хэтэрдэггүй байх. Цөөн тооны хүүхдүүд энд төрийн шалгуур тэнцгээр за тийм төвшнийх байх юм шиг байгаа юм. За төрийн шинжээг хийхдээ ийм 5 тусгаар тогтнол суурьтайгаар шинждэг юм байна. За энэ дотор юу ордог вэ гэхээр хэлийн тусгаар тогтнол, засгийн тусгаар тогтнол, тархин тусгаар тогтнол, цусан тусгаар тогтнол, ахуйн тусгаар тогтнол гэж ийм 5 байдаг. За хэлийн тусгаар тогтнолоор шалгана гэдэг маань тухайн хүүхдээс яах нь одоо газар зүүн шалгалт гэж хэлэх үү. За энэ дээрээсээ байгалийн нөөцийн давхар шалгалт явна. Уснаас маш их хамааралтай учраас усны нөөц хаагур байдгүй те усыг хэрхэн хамгаалах уу? Одоо тухайн газар нутгийг чинь хаана нь амин чанар нь байдгийн бэ те хамгаалах ёстой хэсгийг хааны гэх мэтчлэн хэлийн тусгаар тогтнолын шалгуур нь бол ийм байд юм байна. Хоёрдугаарт нь засгийн тусгаар тогтнол дээр нийтийн эрх ашигын төлөө амар амгалан зохицох тал дээр хэр чадамжтай байна. Бусдын саналыг хэр авдсан байна, бодлогыг хэр дэмждэг байна. Тэгээ тухайн шалгуулж байгаа хүүхдүүдээс хэн нь засаглаж гин, хэн нь засаглалыг нурааж гин. Тэгэхээр энэ процессыг л харах нь байна. Засаглал ерөөсөө л ив нэгдэл, ив найрамдалтай байх, амар амгаланг бий болгох төр байгаа. За 3 дугаарт нь болохоор тархин тусгаар тогтнол гэдэг юм. Тэгэхээр энэ бүх шинжээнд орсон хүүхдүүд яадаг гэхээр бүхэл төрлийн суур мэдлэг олоод авчдаг гэж байна. Тэгвэл энэ тархин тусгаар тогтнол дээр яадаг вэ гэхээр ерөнхий мэдлэгээс давсан мэдлэгтэй хүүхэд нь хэн бэ гэдгийг нь бол хардаг байсан байх нь. А 4-р нь болохоор цусан тусгаар тогтнол гэж байна. За энэ дээр ямар шалгуур байна гэхээр тухайн хүүхэд өөрөөсөө дэш 9 үеийг мэддэг, нэрлдэг те газар усны хаагур амьдарч исэн хин гэдэг ямар хүн байсан удмаа 9 үеэрээ мэддэг байх гэж байна. За тэгэхээр энэ шалгуур дээр магадгүй баг дийлийнх нь унах өнөөгийн бидний 13 настай байтугай 7 настай хүүхэд нь ч биднээс илүү мэдлэгтэй байхаар тэгж бэлтгэгддэг байсан үе байсан юм байна. За 5 дугаарт нь болохоор ахуйн тусгаар тогтнол гэж байгаа. Энэ болохоор илүү тийм эдийн засаг талдаа гэж хэлж болно. Өөрсдийн наад захын хэрэгцээг өөрсдөө хангах боломжтой. За тийм байж энэ ахуйн тусгаар тогтнол тогтдог гэж үздэг. За сая гэхэд бид нэр ковидоор яах нь хэл хаагаал нэлээд хэцүүсэн те. Тэгэхээр наад захын одоо хэрэгцээгээ те өмсөж зүөх барилга орон сууц хоолундаа тухайн улсын иргэд өөрснөө тухайн газараасаа бий болгож чаддаг байх юм бол ахуйн тусгаар тогтнол байна гэж үзэх юм байна. Тэгэхээр бидний өнөөгийн монголчуудын хувьд бол ахуйн тусгаар тогтнол байхгүй гэж хэлж болно. За нэг хэдэн хувьтай ч юм дээ. Ерөн ковидээс хойш бас ч өсний аюулгүй байдал энтрэгээ ярих болсон. Тэгэхээр энэ талын бодлого одоо мэдлэг тухайн хүүхдэд хэр байна? Тэрийг нь хардаг байсан байгаа. Энэ төрийн шинжээнд ороод тэнцсэн хүүхдүүд нь гэх юм бол ерөөсөө зөвхөн өөрийгөө биш бусад хүмүүсийг биш бүр улс их орноо шинжих чадамжтай болдог байсан юм байна. Шинжээнд орохдоо тэр мэдлэгийг олж авах нь байна. Дээрээс нь төрөлхийн бусдаас арай илүү мэдлэг мэдээлэлтэй хүүхэд байна гэсэн үг. Төрөлхийн гэдгийг юугаар онцолж байна вэ гэхээр манай энэ түүхийн ном зохиол төр бол Тэнгэрээс ивээгдсэн гэж их дурддагдсан байдаг.
Тэр тэнгэрээс ивэгцэн хүүхэд тийм үү хүн гэдэг маань ерөөсөө зүүн бэлгийн чадамж өндөртэй зөвхөн арга талын мэдээлэл биш те нүдэнд харагдах зүйлийг биш нүдэнд харагдахгүй байгаа тэр орчлон ертөнцийн тэр мэдээллийн баазаас мэдээлэл татах чадвартай тэр хүүхдүүдийг бүрийн түвшээ удирдлагад сонгодог байсан байна. Тэр зөвхөн хүмүүсийн сургасан ч юм уу багшийн заасан ч юм уу мэдээлэл биш зүүн мэдрэмжээр мэдээлэл давхар олж авдаг арга болоод бэлэг талын мэдээллийг хослуулж удирдах чадамжтай тэр хүмүүсийг манай өвөг дээдс бол сонгодог байсан байна. Өрөг тунхаг тамга дээр баха чанаа дээдс гэсэн байлуу да. Тэр хүн нь болохоор тухайн үеийнхаа одоо сангийн сайд гэх юм уу тийм хүн байсан. Тэгээд өөрийнх нь одоо нэг дутагдaltaй тал нь гэх юм бол өөрөө тийм улаач биш. Далд ертөнцтэй холбогдож одоо мэдээлэл авдаг хүн биш юм байна л да. Тэгээд тэр талаа нуудаг байсан. Ягаад гэхээр тийм бэлэг талын мэдээлэл авдаг тийм бэжиж одоо удирдлагын төвшөнд ажиллахыг бол хүлээн зөвшөөрдөг байсан учраас нуугаад одоо хориод чадвартай тийм бүг дороо ажилуулад одоо яхав тэднэрээс дуусан үгээрээ өөрөө ингээ онгод тэнгэртэй холбогдож ийн гэд тэгдэг байсан тухайга онгод болсон хойно ярьж байгаа шүү дээ. Яг үннээ. Тэгээ амьд байхдаа тухайн үед амьдарч байхдаа өөрөө бол улаач биш байсан, зүүн бэлэгтэй биш байсан гэж ярьж байгаа юм. Тэгэхээр төрийн шинжээнд орж байгаа хүүхдүүд бол улаач бөө байх магадлал маш өндөр. Гэхдээ бөө улаач гэж бид нар нөгөө хүн үзэл ингээл засал ном хийх бол ерөөсөө тийм ойлголт бол байх ёсгүй шүү манайхаа. Тийм зүүн бэлэгтэй, мэдрэмжтэй хүмүүс маань өөрсдийн хийх ёстой тэр сүнсний даалгавраа дор бүрнээ хийгээл явж байгаа тийм хүмүүс маш их байгаа. Төрөл бүрийн салбарт байна эмч, инженер, маркетинг, менежер, IT гээд бүх салбарт бол байгаа юм хүмүүс. Тэгэхээр тийм зүүн бэлгийн чадварыг бас давхар хардаг байсан юм байлээ. Энд чинь тэгээ асуусан байна л да. 10 хүүхдээс хэдэн энэ төрийн шинжээнд одоо тэнцдэг юм бэ гэдгсэн чинь тун ховор гоцгой чадвартай үнэхэрийн байлдан дагуулах мэдлэгтэй л ордог байсан юм шүү дээ. Тийм учраас ихэс ноёд өрлөг жанжид үр хүүхдүүдэд дэмж буюу багштай мэдлэг суурийг нь ариунтай тавихыг хичээдэг байсан юм. Гэвч өнөө үед ноёдын үрс ноёд болдог тогтолцоо байна. Манай үед ноёдын үрс байсан ч мэдлэг чадвар сэтгэл зүрхээр нь сорьж авдаг байсан юм аа. Хичнээн агуу удирдагч байсан ч үр хүүхэд нь ямар байхаас хамаарч тухайн хүнийг цоллдог юм шүү дээ. Тиймээс нийт ард иргэд дундаа шинжээг явуулж чадвартай үрсийг шилж үлдээдэг юм. Түүнээс ноёны хүүхэд ноён болж төвшмөлийн хүүхэд төвшмөл болдог гэвэл үгүй. Тэгж байж эрх мэдлийг нь тэгш хуваарлж өгдөг юм. Тийм учраас хааны үрийг энд оруулдаггүй юм аа гэж юм. Тэгэхээр ямар ч давхаргын хүүхэд байсан хамаагүй үнэхээр л гоц чадвартай байлдан дагуулах одоо мэдлэгтэй байх юм бол яах нь вэ? Энэ төрийн шинжээнд тэнцээд төрийн шинжээнээс цаашаа яг тэр чиглэлээр нь сургадаг байсан байгаа юм. Тэгээ сая дурдж чинь чи өөрөө хичнээн сайн байсан ч үр хүүхдээс чинь чамайг дүгндээмаа гэж байгаа. Одоо чиний үн цэнийг чи өөрөө дүгнэхгүй, чиний хүүхдээр дүгнэ гэсэн. Хүүхд чинь хэр хүмүүжилтэй, хэр сайн хүн байна тийм үү? Тэрнгээр таны үн цэн дүгнэгдэн дээрээс нь хэдий одоо ард нийтэд тийм олонд ингээд хүндлэгддэг хүн байлаа ч гэсэн өөр хүүхд чинь таныг хүндэлдэггүй тоодоггүй бол та үн цэнэгүй хүнээ гэж энэ дээр өвөг дээдс маань хэлээд байгаа. Тэгэхээр өөр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэхээс бидний үн цэн тодорхойлогддог байх нэ. Тэгээ яг саяхан нөгөө Facebook дээр бахан үеийнхний тийм юу хин сөргөлдөө маягийн юм боллоо шүү дээ Z үеийнхэн буюу 95-аас 2000 оныхан. Тэгсэн чинь нөгөөдөл маань хэний бүтээл вэ гэхээр X үеийн бүтээл буюу 65-аас 80 оныхны хүүхдүүд байгаа шүү дээ хөвчлэн. Тэдгээрийн хүүхдүүд одоо Z үеийнхэн гэсэн үг. Гэсэн хэрнээ X үеийнхэн тэр Z үеийнхнээ гайхаад байгаа байхгүй юу? Ийм ч ажилгүй, тийм ч хариуцлагагүй гэдэг яг ясамдраа өөрснийх нь бий болгосон бүтээсэн үеийнхэн байгаа байхгүй. За удахгүй энэ дундлах 80-аас 95 оныхны хүүхдүүд хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирэх гэж байна. Буюу 2010 оноос хойш төрсэн альфа үеийнхэн удахгүй хөдөлмөрийн зах зээлд гарч байгаа. Тэгэхээр альфа үеийнхний одоо хэр хүмүүжлтэй хэр байна гэдгээс миллениум буюу Y үеийнхний үнцийн тодорхойлогдно гэсэн үг. Тэгэхээр бид нэр хойд үеэ хэр бэлтгэсэн бэ гэдгээс өөрсдийнхээ үн цэнийг харнаа гэсэн үг. Тэгэхээр бид нар хичээх хэрэгтэй. Ялангуяа одоо ирээдүйн альфа үеийг бэлтэж байгаа дунд насныхан маань 80-аас 95 оныхан маань хичээж явах хэрэгтэй, өөрснөө мэдлэг чадвартай илэрхийлж байх хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор харьцангуй энэ millennial гэж нэрлэдэг байгаа, Y үе гэж нэрлэдэг байгаа 80-аас 95 оныхан маань буюу 30-аас 45 насныхан маань харьцангуй нөгөө
Яг нөгөө ажил олгогч те бизнес эрхлэгчд нь болохоор яг бидний үе шүү дээ. Y үеийнхэн. Тэгэнгүүт дээдлийн X үеийнхнийг бүтээсэн Z үеийнхнийг ажилд авах гад те тэднэртэй айтайхан харьцах гад хичээгээд байгаа. Дээд X үеийнхэндээ бас загнуулаад байдаг тийм үү? Доромжлуулаад байх тийм бас тохиолдол байна. Энэ хоёр үеийнхээ учрыг харьцангуй олох гэж бол хичээж байгаа үе байгаа. Тэгээд улам сайн хичээх хэрэгтэй. Тэгжиж бидний нөгөө ирээдүйн альфа үе үр хүүхдүүдийн маань үед нийгэм маань илүү гоё амьдрахад таатай болох юм аа. Тэ шудраг авилгал хэл хахуулгүй хэн юу хийж чаддгаар амьдрдаг тийм үе ирэх байх гэж бодож байна. За сайхан хадвар авчин тий. За тэгээд энэ шинжээнд орсон хүүхдүүдтэй үсний товын зөөж өгдөг. Товын гэдэг маань одоо үсний уут гэх юм уу да. Үсний боолт гэж хэлж болох юм тий. Тодорхой тэмдэгтэй, тодорхой өөр өнгөтэй. Тэрийг хүмүүс хараад энэ хүүхэд чинь одоо тийм зүйлээр мэрэгшиж сурж байгаа хүүхэд юм байна гэдээ ойлгодог. Яг тэр дагуудаа мэддэг чаддгаа тухайн хүүхдэд одоо хэлж сургадаг ч юм уу те. Бидний өвгдөөс болохоор бүх насанд хүрсэн хүмүүс хүүхдүүдийн багш гэж үздэг байсан. Тэгэхээр бид бүгд насанд хүрсэн л бол хүүхдүүдийн багш юм шүү гэдгийг ухамсарлах хэрэгтэй юм байна. За энэ тойвонг одоо жишээ нь ингэдэг гэж байгаа. Хүүхд тойвонтой байх юм бол дийн соёнд төрийн жаягт суралцагч хүүхэн гэж байгаа. Саяны төрийн одоо шинжээгээр шалгарч үлдсэн. За тийм хүүхдүүд юм хүүхд тойвон зүүдэг байсан юм байна. За өөр нэг жишээ гэх юм бол хос тойвонт гэж байгаа. Тэгэхээр хоёр тийм тойвон бас зэрэг зүүж болох нь шүү дээ. Тэгэхээр хоёр талын авьяастай буюу ингээ мэрэгших боломжтой хөрвөх чадвар сайтай гэх юм уу. За энэ дээр болохоор жишээ нь домж курс гэдэг нэг тойвон зүүснэ. Зүүд оюунт зүүн эрдэмт суралцагч гэдэг ийм хоёр тойвон жишээ зүүцсэн байх жишээний. Тэгэхээр 7 наснаас нь эхлээл яах нь хүүхдийг шууд тухайн мэрэгшилд нь мэрэгшүүлээд явчихдаг байсан байгаа. Эний нэг давуу тал нь мэрэгшилд нь нэг тийм онцгийн шаардлагагүй хичээлүүдийг ерөнхий үзээ явчихдаг байсан. Цаг зав зарцуулах нь арай бага гэсэн үг. Тэгэхээр хүүхдэд илүү өөрийгөө хөгжүүлэх цаг зав гарна, чөлөөт цаг ихтэй. Энд хүүхдэл юм чинь бас тоглож амрах цаг зав байна да тий. Тэрийг гаргаж өгөх бас боломжтой. Ийм байдаг байсан юм байна. За энэ мэрэгшин гэдэг маань за одоо хөгжим бүжигтэл зүрлэх юм уу да. Яг энэ шиг ингээд хүүхдүүдийг багаас нь салбарт нь гэж мэрэгшүүлж сургадаг байсан юм байна. Гэхдээ одоогийнх шиг ингээд ганц сургууль биш тэр бүр юм кампус маягаар буюу одоо дэд сургуулийн юм хотхон гэж хэлж болох үстэй бараг хороолол дүр гэж хэлж болох усаар төлөвлөгдсөн байдаг да. Одоо жишээ нь анагаахын чиглэлээр гээд бодчих. Домчин чиглэлээр хүүхэд ингээд 7 насны шинжээгээр гараад ирлээ гэж ботход яг тэр домчин мэрэгчлэр мэрэгсэн тийм овг утаг дээр очдөг байсан юм байна. Одоогийн яг тэр их сургуулийн кампуст ажиллана гэсэн үг байхгүй юу? Багш нар нь амьдардаг, багш нарын хүүхдүүдийн сургууль байна. Тэгээд наад захын спорт цогцлбор, тэгээд дэлгүүр, үйлчилгээний газрууд, тэгээд яг тэр анагаахын том сургуулийн том эмнэлгүүд нь тий оюутны дотуур байр гэх мэтчлэн бүр ийм хорооллоор нь төлөвлөсөн байдаг да тий. Яг тэрэн шиг ийм хорооллууд одоогийнхоор бол байна гэсэн үг юм байна. Тэгэл 7 наснаас нь мэрэгчлээ тухайн хүүхдийг тийшээ сургуулад тэгээд 13 нас хүртлээр дахиж ийм шалгалт өгж жагаад 13 наснаас хойш яах нь бүр яг тэрвэрээ дагнж ажиллах бүр боломжтой. Гэхдээ яг тухайн үедээ болохоор дайн дажинтай байгаа учраас хүний нөгөө боловсрох мэрэгших хугацаа нь маш богинохон цаг үеийнхаа шаардлагаас одоо бол яг дунд сургуулиас эхлээд мэрэгсэн тэр сургуультай тийм үү дотор байранда тухайн кампуста очдог байхаар хийж болох юм. Одоо бол тийм дайн дайжинтай биш учраас нэг тэгж яарад авахгүй дээрэс нь дундаж насталт нэлээд ихссэн байгаа тухайн үеийнхаас. Тэгэхээр дунд ангиас нь эхлүүлээд ингээд мэрэгшүүлээд илүү төлхөө практик тал дээр нь хичээл ордог байсан гэж би бол ойлгосон. Одоо яг эмч домч нарыг одоо дагалдаад явцдаг байсан байгаа. Тийм жоохон хүүхдүүд хэрнээ. Тэгэхээр өнөө үед бол энэ системийг бол ашиглах бүрэн боломжтой харагдаж байна. Одоо 12, 3 настайгаас нь эхсүүлээд тухайн хүүхдийн шинжээнийхэн дагуу мэрэгшүүлэх кампус навч сургадаг ч юм уу те. Ингэж явах юм бол манай Монгол улсын тийм өнөөгийн хөгжил маш хурдсах байх гэж бодож байна. Дэлхийн одоо техник, технологи, анагаах бүх шинжлэх ухааны хөгжлөөс маш богино хугацаанд бүр давах боломж энэчнээс бол харагдаад байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бас орхиж манай өвдөц бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг яг саяны ярьсан энэ домчин гих овг хотогт буюу одоогийнхоор нэг тийм анагаахын кампуст цуглуулад тэнд ингээд за 100% биш юмаа гэхэд дор хаяж 50%-аар ч юм уу эмчлэх зөвхөн арга талаас биш бэлэг талаас нь тийм сүнсний болоод тэр хүрд гэрлэн би аура сэтгэл судлал тийм тэр бүх талаас нь эмчлэх гэж
оролддог байсан байгаа. Судалгаа шинжилгээ хийдэг байсан байгаа. Өнөөгийн бидний шинжилгээ ухаанаас бараг хол давуу тийм судалгаа шинжилгээний ажлыг хийдэг байсан болж таарсан. Тэгэхээр тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ирээдүйд өөрөө өөрийгөө аваа явуучих тэр чадвартанд л сурах гэж бас үздэг байсан байгаа. Зөвхөн тэрийг өвчний эдгээгээ зогсохгүй одоо жишээ нь үнэхээр идэхгүй байгаа бол тэрийг хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ гэж байгаа юм. Хүлээн зөвшөөрөөд тэгээд давуу талыг олгоод тэрийг хөгжүүлээд тэргээрээ хоолоо олж идэх. Жишээ нь гэх юм бол овоо гэдэг онгод байна. Багтаа болохоор харааны бэрхшээлтэй болцсон. Одоо хараагүй болцсон. Тэгээд тухайн хүүхдийг хараа оруулах бол боломжгүй. Тийм учраас хүлээн зөвшөөрөөд ирээдүйн амьдралд нь бол бэлдсэн байгаа. Тэхийн тулд тухайн хүүхдийн нөгөө шинжээгээр ямар зүйлтэй авьяастай гэдгийг шинжсэн байгаа. За гарын урд уу байна уу те массаж энтер хийж чадах нь уу? Эсвэл гоё дуулж хурддаг байж болно шүү дээ те. Тийм байх нь уу? Хөгжим энтер тоглож чадах нь уу гэх мэтчлэн тэгээд үзэхэд тэр овоо гэдэг онгод бол маш сайн чэйжлэх чадвартай, чэйж сайтай хүүхдээсэн. Тэгээд тухайн үед чинь болохоор одоогийнх шиг ямар нэгэн сонин хэвлэл, радио, телевиз, сошиал орчин гэж байхгүй. Тийм болохоор мэдээг хүн одоо хүнээс хүнд ингэж мэдээллийг дамжуулж хүргэдэг байсан байгаа. Тэгэхээр өртөөч болсон гэсэн үг. Нэгнээс сонсон мэдээллийг нөгөөд нь хүргэх амьд мэдээллийн хэрэгсэл болж байна гэсэн үг. Ямар ч цаг үед мэдээлэлд ойр байгаа хүнд давуу тал байдаг тий. Тэр давуу талаа ашиглаад нэлээд эрх мэдэлтэй мянганы ноён болсон хүн байдаг. Тийм харааны бэрхшээлтэй. Дээрэс нь татварын бодлохоор дэмждэг байсан нь юу байсан гэхээр хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй за ийм хүмүүс аливаа нэг бизнес эрхлээд ч юм уу үйл ажиллагаа явуулах юм бол тэрийг нь татвараас чөлөөлдөг байсан. Дээрэс нь ямар нэгэн хүүгүү ч юм уу тийм хөнгөлөлттэй зээл олгодог байсан юм байна. Тухайн хүмүүсийг за чи битэн юм хийж юм аа энэ халамжийн хідэн төгрөгөөр чи амьдарчхаа гэхээсээ илүү чи юм хий бүтээ тэрийг чинь дэмжиж бүх талаараа чадхаараа дэмжиж гэсэн ийм бодлоготой байсан юм байна. Хэрэв өнөөгийн нөхцөлд ийм татварын те эсвэл хөнгөлөлтөй ч юм уу хүүгүү ч юм уу зээл өгдөг байсан бол магадгүй хөгжлийн бэрхшээлгүй хүмүүс маань хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хамтраад бизнесийн хувиа хуваагаад те одоо хувь хэмжээг нь хөгжлийн бэрхшээлтэй хүн нь 51-ээс дээш хувийг эзэмшнэ те тухайн бизнесийн гэдэг ч юм уу тийм зохицуулга хийчих юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань те энэ хүмүүстэйгээ нийлээд бизнес хийгээд ингээд өөрөө өөрснийгээ аваад явчих. Дээрээс нь бүр нийгэмдээ тустай хэрэгтэй тийм ажлын байр бий болгох бүрэн боломжтой харагдаж байгаа юм. Номон дээр онгодуудын хэлж байгаагаар бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол бусад энгийн хүмүүсээс илүү шударгаар ажиллаж хөдөлмөрлөх тийм ирмэлцэл өндөртэй байдаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр ирмэлцлийн яах нь бөөнөрөө усаараа төрөөрөө төр засгийн хууль дүрмээрээ ингээд дэмжиж өгчих юм бол ямар ч асуудал байхгүй өөрснөө аваа явах чадвартай маа гэдэг нь бол харагдаж байгаа. За энэ мэтчлэн бидний одоо уг дэдсийн хэрэгжүүлж буй бодлого тогтолцоо зэрэг нь аль хэдийн одоо хэрэгжүүлээд үр дүнгүй өгсөн ухаалаг засаглалын ийм арга хэрэгслүүд байгаа байхгүй юу? Хууль дүрм байгаа даа. Тэгэхээр бид нар энийг өнөөгийн нөхцөлд нөгөө айлаас сэрхээр авдрах гэдэгчлэн одоо судлаад эргээд одоогийн бидний амьдралын нөхцөлд тааруулаад уялдуулаад засаглал хууль дүрмэндээ оруулж чадах юм бол бидний амьдрал улсын хөгжил тэгээ хүмүүсийн хөгжил амьдралын чанар нэлээд дээшлэх боломжтой харагдаад байгаа. Тэгэхээр бид нар юу хийх ёстой гэхээр өөрснөө хичээх хэрэгтэй байна. Дээрэс нь өвгдээцийнхээ энэ ном судрыг авч судалж өөрийнхөө салбар болгонд хэрэгтэйг нь авч шингээж оруулах цаг үе нэрчээд байгаа гэж бол харж байгаа. Тэгээ өмнөх дугаарууд төр ч гэсэн бол ярьсан байгаа. Ямар байдлаар бид нар ирээдүгээ сайн сайхан руу хөтлж чадах вэ гэдэг талаар. За тэгэхээр өнөөдрийн дугаар та бүхэн таалагдсан бол бусдтай хэрэгтэй гэж үзвэл сайн шеэр хийгээд өгөөрэй. Харьцангуй монголчууд бидэнд хэрэгтэй мэдээллийг өгч байгаа гэж би ойлгож байгаа. Яагаад тэгж юм гэхээр энэ чинь монголчуудын өөрснийх нь гаргасан номнод байхгүй элдв барууны ч юм уу гадны зүйлийг бол энд хуулбарлаагүй. Тэгэхээр яг биднэрт хөрсөн дээр буухад хамгийн боломжтой юм зүйлсүүдийг яриад байгаа учраас монгол гений мэдээлэл хүмүүст бол нэлээд ойр хүрэх боломжтой учраас сайн шеэрлээд өгөх юм бол хамтдаа нийлж байгаад энэ сайн сайхан ирээдүг бий болгож болох юм аа гэсэн агуулгаар яриад байгаа. За тэгээд өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.